Энэ бол Лимүгэл хаанд төрсөн их нь зааж хэлсэн сургаал үгсээ. Лимүгэл хааны ихэ түүнд хандан хэлсэн. Хүү минь, хэвлийдээ тээсэн үр минь. Мөнхийн эзэнд өргөн барьсан үр минь. Чамдаа би юу захих билэм? Хүч чадлаа завхаа эмд бүү заривал. Тийм эмс хаад ной дэгч ширээнээс нь буулгаж байсан. Тэдэнд юугаач бүү заривал. Лимүгэл хүү минь. Арих дарсан төлчүүрх нь хаан хүний амьдрал бишээ. Хатуу ундаанд татагдах нь эзэн хүний зам бишээ. Хаан хүн архинд согтоод гаргасан зарилгаа мартаж дарлагдсан олны эрх ашгийг огоорох ёсгүй. Өвчнөд шаналн үхэж байгаа юм уу? Зовлон дунсан хүн арих дарсан дорвол чамд ямар хамаа вэ? Тийм хүн үгээгүй хоосон зовлон тамдралаа мартагнах гэж согтвол чиний хэрэг биш. Харин чиний үүрэг бол тижээж тэтгэх хүнгүй, өнчин ядуус, харж хамгаалах хүнгүй, дорой хүний өмнөөс үг хэлнэ гэсэн үг. Хэрэгтэй үед ам нээж, хэрэг бүхнийг шударгаар шийдэж, хоосон ядуу, хохирч зовсон хүний эрхийг сэргээж өгч байв. Сайн эхнэрийг олох нь юутай хэцүү байв. Үнэхээр сайн эхнэр нь үнэт эрдэнэстэйч зүйрлэшгүй. Эрдэнэхэр нь түүндээ чин сэтгэлээс найдана. Тийм эхнэртэй хүн хоосрохын зовлон үзэхгүй. Ханилсан нөхөртөө тэр хизээж гай тарихгүй. Насан турш нөхөртөө сайн сайхныг өгнө. Тийм бүсгүй унгас ноос майлангар нэхмэл цуглуулад зогсоо зайгүй үйл мэтгдэг. Тэрч байтугай арилжааны юусан онгоц мэт аялан алс холоос хоол хүнс авчирдаг. Үрийн харанхуйгаар босч гэр бүлийнхэндээ хоол хийн зарц бүсгүйчүүдэд заавар тушаал өгнө. Тийм ихнэр өөрөө тариан талбай сонгон авч өөрийн олсон мөнгөөр усан үзмийн модод суулгана. Ажилсаг тэр бүсгүй хүлээсэн үүргэн биелүүлж юм бүхэнд санаа тавин чармайл. Тийм ихнэр ажлынхаа үр дүнг үзэхээр шүндэл болтол зүтгэнэ. Тэр бүсгүй өөрийн гараар үйл мэтгэн утас ярина. Үгээгүй ядуус төглөг өгч хэрэгтэй хүнд гараа сунгадаг. Цас зудны үед ч тийм ихнэр сандрахгүй. Учир нь гэвэл гэр бүл нь түүний хүчээр дулаан хувцаар гачигдахгүй. Тийм ихнэр өөрийн гараар орныхоо бүтээлгийг урлан ойж дээд зэргийн майланг өндөр үнэтэй тансаг сайхан нэхэмлэр өөрийгөө хувцлана. Түүний нөхөр хотын хэрмийн хаалган дээр ахлагч нарын зөвлөгөөнд оролцсон олны дунд нэр хүндтэй ажээ. Тийм бүсгүй майланг нэхэмлэр хувцс хийж худалдан бүс томж арилжина. Тийм бүсгүйг хүч чадал нэр хүндэн чимэглэж ирээдүй рүү инээмсэглэн харна. Тийм ихнэрийн үг бүр нь ухаалаг мэргэн агаад илгсэг сайхан үг амнаас үргэлж сонстно. Тийм бүсгүй гэр бүлээ халамжлахдаа залхуурахыг үл мэднэ. Үр хүүхдүүд нь өсчөндийхтөө түүнийг ёроолтой бүсгүй гэж нэрлэн яр нөхөр нь үргэлж сайшаан. Олон сайн бүсгүйн дундаас онцгой сайн нь чи билээ гэж магтана. Үзэсгэлэн гоовол өнгөний юм. Үзэмж төгсвөл зуурдын юм. Харин мөнхийн эзнээс имэж явдаг бүсгүй ёроол магтаал хүртнэ. Тийм ихнэрийн хийснийг шагшин ярих нь зөвөө. Түмэн олны дунд сайшаа магтах нь зүйтэй.